Теологчид теологийг ямар арга замаар тодорхойлсон талаар үзсэн тул одоо хоёр дахь сэдв рүүгээ буюу теологийн зорилго руу орцгоё. Теологийг судлах үед энэ тэргуунд тавих зорилгууд юу вэ? Эдгээр зорилго өөр хоорондоо хэрхэн холбогддог вэ? Энэ хоёр асуултанд хариулахын тулд бид 3 зүйлийг үзнэ. Нэгд, теологийн үндсэн 3 зорилгыг тодорхойлно. Хоёрт, энэ 3 зорилгын харилцан хамаарлыг судална. Гуравт, энэ 3 зорилгод ямар нэн чухал зүйлс байх ёстойг үзнэ. Эхлээд теологийн зорилгуудыг тодорхойлъё. Теологийн зорилгуудыг маш олон янзаар тодорхойлж болох тул тэр бүгдийг жагсаах боломжгүй. Ерөнхийдөө Христэд итгэгч бид юуны төлөө бүхнийг хийдэг билээ? Мөн тэрл зорилгуудын төлөө теологийг судалдаг. Вестминстрийн товч сургаалын 1-р асуултанд теологийг ертөнцийн эзнийг алдаршуулж, түүнтэй харилцан үрд баярлах арга замуудын нэг юм гэсэн. Гэхдээ үүнээс нарийн тодорхойлох боломжтой. Учир нь ертөнцийн эзнийг алдаршуулж, түүнд талархан баярлахад теолог онцгой чухал үүрэг тавилаа. Теологийн тодорхойлолтуудын ялгаа нь теологийн хэд хэдэн зорилгыг ялгаж салгах эхлэлийн цэг болдог. Албан ёсны теологийг юуны өмнө шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн нэг салбар гэж тодорхойлсон нь теолог нэг талаар оюуны зорилготой гэсэн үг. Өөрөөр хэлбэл теолог нь оюуны асуудлуудад чиглэсэн онолуудыг заах, боловсруулах гэсэн нэг зорилготой. Нөгөө талаар теологийг практик чиг хандлагатай гэж тодорхойлдог нь теолог бол Христтэй нэгдсэн бидний амьдралын өргөн хүрээний асуудлуудад чиглэсэн сургаал, онолуудыг боловсронгуй болгох бас нэг зорилготой гэсэн үг. Бид теологт хандах энэ хоёр чиг хандлагад үндэслэн ортодокс, ортопрактик болон ортопафос гэсэн теологийн үндсэн 3 зорилгын талаар ярина. Эхлээд теологийн ортодокс зорилгын талаар үзцгээе. 1-дүгээрт, онолын ортодокс байдал бол ямарваа үнэн зөв христч теологийн үндсэн зорилго юм. Ортодокс байдал гэсэн энэ нэр томьёог өөр сүмүүд өөр утгаар хэрэглэдэг бол бид энэ нэр томьёог зөв номлолыг дагах гэсэн энгийн утгаар энд хэрэглэнэ. Ортодокс байдлын зорилго бол үнэнд нийцсэн зөв номлолыг бий болгох явдал юм. Бид ямар урсгал, ямар сүмих байхаасаа үл шалтгаалan итгэлийг тодорхойлохдоо теолог нь үннийг баримтлана. ертөнцийн эзэн болон биднийг тойрон хүрээлж байгаа орчлонгийн тухай өөрсдийнх нь талаарх бидний ойлголт үнэнд нийцсэн байх нь зүйтэй юм. Теологийн түүхэнд ортодокс нэлээд чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Теологийн ихэнх бүтээлийн хувьд номлолын цэвэр ариун байдлыг нэн тэргуунд анхаарч ирсэн нь мэдээж хэрэг. Жишээ нь системт теолог 3 дугаар бүлгээс Христ хувьхан ба түүний ажил хэмээх Луис Беркхоффийн бүтээлийг авч үзье. Христ хувьхан болох нь түүхэнд Христийн тухай номлол, Христийн нэр ба мөн чанар, Христийн хувь мөн чанарын нэгдэл, Христийн байдал, доромжлогдсон нь, дээш өргөгдсөн нь, Христийн үйлчлэл, оршил, зүнч, тэргүүн тахилч, золилтын учир шалтгаан ба зайлшгүй байдал, золилтын мөн чанар, золилтын талаарх номлолууд, золилтын зорилго ба үр нөлөө, Христ зуучлагч болох нь, хаан. Энд зохиогч өөрийн уншигчдад ортодокс буюу үнэн зөв сургаалыг хүргэхээр зорьсон байгаа нь эргэлзээгүй байна. Өнгөрсөн үеийн теологчдын хувьд аливаа нэг үзэл санааг Христ итгэлийн туйлын үнэн хэмээн итгүүлэх нь харьцангуй хялбар байсан юм. Харин одоо бол өөр хэрэг. Орчин цагийн мэдээлэл холбооны хөгжил, хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас бид өөр бусад шашинтай байнга нүүр тулж байна. Олон хүн бүр төөрөлдөж гүйцээд хаан чухам үнэн, юун чухам зөв болохыг олж тогтоох хүчин мөхсдөх болжээ. Тэр ч байтугай олон Христ итгэл теологчид бидний итгэлийн уламжлал үнэн гэдэгт хэр итгэлтэй байж болох талаарч бодож эхэлсэн байна. Христ итгэлд ийхүү төөрөгдөл үүсгэх нөлөө гаднаас байгаа төдийгүй сүм дотрооч мөн зөвшөлтсөл үгүй байгааг анзаарахгүй ээж боломгүй. Тун цөөхөн итгэгч шалихгүй цөөхөн асуудлаар бусадтайгаа санаа нэгтгэд бэлэн байдаг. Хэдийгээр байдал ийм байгаач ортодокс буюу зөв сургаалыг дагах нь теологийн чухал зорилгын нэг байсаар байх ёстой. Бидэнд тулгарч байгаа бэрхшээлүүд нь ямар нэг онцгой зүйл биш ээ. Иймэрхүү үзэл бодлын зөрөлдөөнтэй тухайн цагта Христ болон түүний төлөөлөгч нарч тулгарч байсан билээ. Гэхдээ Есүс өөрийнх нь дагалдагч нар үнэнд тэмүүлэхээр дуудагдсан гэдгийг итгэлтэйгээр тунхаглаж эцэгтэй хандан үнэн дотор тэднийг ариусгаач таны үг бол үнэн мөн хэмээн залбирч байсан юм. Йохан 17-гийн 17. Сургаал номлолын үннийг Есүс тун чухалд тооцож байсан. Тэрээр теологийн хамгийн чухал зорилгын нэг нь ортодокс хэмээн онцлон тэмдэглэж байсан юм. Тэгвэл түүний дагалдагчдын хувьд бид ч мөн ийм байвал зохино.
Одоо теологийн ортопрактик зорилгыг авч үзье. Энгийн үгээр хэлэх юм бол теолог нь зөв үйлдэлд хөтлөх ёстой. Теологийн мөн чанар нь ертөнцийн эзний өмнө амьдрах тухай сургаал юм а хэмээн Уильям Эмс хэлснийг санацгаая. ертөнцийн эзний өмнө амьдрах амьдралын нэг тал нь та бидний үйлдэл юм. Теологийн зөв үзэл санааг ойлгоод зогсохгүй. Тэдгэрийг практикт хэрэгжүүлэх хэрэгтэй. Христ итгэлийн теолог нь биднийг зөв үйлдэлд хөтлөх ёстой нь ойлгомжтой. Жишээ нь теолог нь биднийг гуйж залбирах, сайн мэдээг тунхаглах, ертөнцийн эзнийг хүндэтгэх, бие биедээ үйлчлэх, ядарсан хүндэд туслах хэрэгтэй хэмээн сургадаг. Гэхдээ Христ итгэлийн теолог нь эдгээр болон бусад үнний мэдлэгээр хязгаарлагддаггүй. Эдгээр үнэн нь зөв үйлдэл буюу ортопрактикт илэрхийлэгдэх ёстой юм а. Энд л Евангели итгэгчид томоохон бэрхшээлүүдтэй тулгардаг. Нэгдүгээрт ёс суртахууны туйлын хэм хэмжээ гэж байдаггүй. Бидний үйлдэлд сайн муу гэж байхгүй гэсэн худал хуурмгийг энэ дэлхийн амьдрал бидэнд тулгаж байдаг. Та бидний олонх нь дэлхийлэг соёлын нийтлэг урсгалын эсрэг байнга сөрж зөв буруу үйлдэл гэж байдгийм а хэмээн нотолсоор бүр туйлдж байна. Тэрчлэн ортопрактикийн зарим нэг шийдмэг бус байдал нь өнгөрсөн үед их сүмийн гаргасан алдаатай холбоотой юм. Үнний төлөө нэрээр сүм олон гэм үйлдсэн билээ. Сүмийн түүхээс үзвэл тэдгээр гэмийг нэлээд ул суурьтай гэмээр теологийн үндэслэлтэй үйлдсэн байдаг. Шашинлаг хүмүүс тэрч байтугай жинхэнэ итгэгчид гэмээ зөвтгөхийн тулд теологийг үргэлж ашигладаг нь түүхийн гашуун баримт юм. Гэвч иймэрхүү асуудлууд байгаа нь ортопрактик нь шийдвэрлэх ач холбогдолтой. Учир нь бидний үйлдэл нь ертөнцийн эзэнд чухал байдаг. Тэнгэр дэх бидний шагнал нь та бидний сайн муу үйлдэлээс шалтгаална. Бидний сайн үйлс нь итгэгч ахын дүүсийн маань хэрэгцээ шаардлагыг хангахад ертөнцийн эзний ашиглах хэрэгсэл үл итгэгч ертөнцөд Христийн тухай гэрчлэл болж болох юм. Энэ болон бусад шалтгааны улмаас ортопрактик нь теологийн чухал зорилго байсаар байгаа билээ. Энэхүү зорилгыг биелүүлэхдээ нэлээд анхаарал болгоомжтой байвал зохилтой. Бидний альва үйлдэл дуулууртай байдал ба хайраар ялгарсан байх ёстой. Христ итгэлийн амьдралыг гагцхүү үйлс хэмээн үзэж болохгүй адилаар теологийн зорилго нь зөвхөн зөв үзэл санаа байж боломгүй. Юу нь зөв зүйтэй болохыг мэддэг хэрнээ түүнийг эсвэлдэгчдэд хандан Яаков ертөнцийн эзэн бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм гэснийг санацгаая. Яаков 2:19. Энэ утгаараа сатан хүртэл зөв бодолтой байгаа биз? Тэгэд юу болов? Сатан ариун гурвалд болон Иесус гэмтний төлөө үхээд дахин амьлсан гэдэгт итгэдэг. Тэр нэгвэлслэр итгэлээр аврагдах тухай сайн мэдээгч мэддэг гэж би баттай боддог. Гэвч эдгээр үнэн түүний хувьд мөнхийн үн цэнэгүй юм. Учир нь тэр ортодокс буюу зөв үзэл бодлоос ортопрактик буюу цорын ганц эзнийг хүндэтгэх үйлчлэл рүү хандсангүй. Тэгэхээр зөв үйлсийг Христ итгэлийн теологийн хоёр дахь асуудал хэмээн үзэх уруу татлагыг эсэргүүцэх зүйтэй бөгөөд ортопрактик нь теологийн чухал үүрэг зорилгын нэг байсаар байна. Ортодокс болон ортопрактикаас гадна теологийн бас нэг зорилгын тухай ярих хэрэгтэй. Түүнийг ортофафос хэмээн нэрлэе. Өөрөөр хэлбэл зөв мэдрэмж. ертөнцийн эзний төлөөх амьдрал гэдэг нь түүнд өөрийн сэтгэл хөдлөлөөр буюу баяр баясгалан болон гониг готрол, тэмүүлэл ба тааламж, уур болон бусад сэтгэл мэдрэмжээрээ үйлчилнэ гэсэн үг юм. Эдгээр нь бүгд ертөнцийн эзний хүсэл зоригт нийцсэн байх ёстой. Харамсалтай нь теологчид чухамхүү энэ л зорилгыг анхаарахгүй алдах нь энэ үхэнд байна. Теологчид сэтгэл мэдрэмжийг хоёр шалтгааны улмаас нэг их тоодгүй байна. Эхнийх нь олон теологч эрдэмтэд сэтгэл зүйн хувьд сэтгэл мэдрэмжийг илэрхийлэх, шинжлэн судлах чадваргүй байдаг. Тэрч байтугай цэвэр академик загварчлалын шууд нөлөөнд ор олон хүн чухамхүү амьдралын сэтгэл хөдлөлийн талтай нүүр тулахгүй тулд теологийн шинжлэх ухаанд амьдралаа зориулсан байдаг. Тийм ч болохоор теологийн бүтээлүүд нь сэтгэл хөдлөл, баяр баясгалан, сэтгэлийн зовнил, харамсал зэргийг огтхон ч илэрхийлдэггүй ботаникийн сурах бичиг шиг байдаг нь гайхаад байхаар зүйл нэг их биш үлээ. Хэрв та теологийн ном уншдаг бол тэдгээр нь хүний мэдрэмжийн асуудалд хичнээн бага анхаардгийг мэддэг байх. Энэ нь мэрэгжлийн теологчид энэ асуудалд ач холбогдол өгдөг юм уу? Эсвэл өөрсдөө сэтгэл хөдлөлийн хувьд сайн хөгжөөгүйтэй холбоотой байдаг. Хоёр дахь шалтгаан нь олон итгэгчид сэтгэл мэдрэмж бол
ёс суртахууны хувьд төвийг сахисан ойлголт гэдэг үзэл бодлын занганд орсон байдагтай холбоотой юм. Аливаа нэг сэтгэл мэдрэмжийг зөв юм уу буруу гэж болохгүй хэмээн тэд ярьдаг. Ортофапос буюу зөв сэтгэл мэдрэмж хэмээх ойлголт өөрөө төөрөгдөл юм а гэж тэд үздэг бай. Сэтгэл мэдрэмж нь ёс суртахууны хэм хэмжээнээс гадуур зүйл юм а гэсэн нийтлэг үзэл нь Библиэд нийцгээс илүү сэтгэл судлалын зарим нэг онолтой таарах юм. Теолог ба ортофапосын нийцлийн гайхалтай жишээ бол Паулийн захидлууд билээ. Паулийн анхаарлын төвд ортодокс буюу үннийг тууштай дагах асуудал байсныг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ үнний тухай ярихдаа Паул өөрийн сэтгэл хөдлөлийг нуугаагүй. Зөв сургаалын тухай яригцүүлэлдээ тэр сэтгэл нь тун их хөдөлсөн байдаг. Коринтийнхан дэлгэсэн захидалд тайлбар бичиж байхдаа би Паулийн теологийн үндэслэл түүний сэтгэл хөдлөлтөд хэрхэн зэрэгцэж байгаад ёстой л алмаарч байсан юм. Бас түүний бичсэн хамгийн их онлын гэгдэх Ром ном байна. 9-11-р бүлэгт ертөнцийн эзний төлөвлөгөөнд дэх еврей болон харь үндэстний байр суурийн тухай гүн гүнзгий эргцүүллийн дараагаар Паул Ром 11-ийн 33-36. Та хамгийн сүүлд хизээ теологийн номноос үүнтэй адил зүйлийг олж харсан байв. Аяа ертөнцийн эзний мэрэгэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ? Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдшгүй, түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Учир нь хэн эзний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн түүний зөвлөгч нь болсон бэ? Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлөвлөхийн тулд хэн түүнд урьдчилж өгсөн бэ? Учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үрд байх болтугай. Амен гэсэн байдаг. Тэгэр бид теологийн 3 гол зорилготой танилцлаа. Одоо тэдгээрийн харилцан уялдаа холбооны тухай ярилцъя. Тэдгээр нь харилцан холбоотой тул аль нэгийг үл тоомсорлож болохгүй. Тэрхүү уялдаа холбоо нь тун нягт учраас 3 зорилгын аль нэгт нь хүрэх гэж хичээх хэрэггүй. Үүнийг бид ортодокс, ортопрактик болон ортофапосын аль аль нь нөгөөгөө баяжуулж төгс болгож байдгийг үзснээрээ мэдэх болно. Эхлээд ортодокс нь теологийн нөгөө хоёр зорилгод хэрхэн туслаж байгааг авч үзье. Тодорхой ортодоксийн нөхцөлд ортопрактик ба ортофапос байх болно гэдгийг зарчмын хувьд олон итгэгч хүлээн зөвшөөрдөг. Нэн түрүүнд үннийг ойлгосноор түүнийг өөрийн амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг ямар ч теологч номлодог. Миний үзэл бодол миний амьдралын хэв маягийг бүрдүүлнэ гэсэн энгийн загварчлалыг итгэгчид голдуу ойлгодог вэ. Үнэхээр ч тийм л юм. Үнний тухай бидний мэдлэг хэрхэн яаж амьдарч байгаад маань нөлөөлдөг билээ. Теологийн концепцуудыг судалснаар бид ортодоксд ханддаг. Үннийг бид юу гэж ойлгож байгаагаас нэг бол бидний үйлдэл ба мэдрэмж баттайвалж эсвэл тэдгээр нь эргэлзээтэй байдалд ордог вэ. Та угаасаа л уян сэтгэлтэй бусдын зовлонг хуваалцдаг хүн байлаа гэж бодъё. Тэгээд та хүн бол ертөнцийн эзний дүр төрх юм. Ойр дотныхондоо өршөөнгүй байх нь чухал юм гэдэг Библийн үннийг олж мэдлээ гэж бодъё. Тэгвэл таны сэтгэл мэдрэмж болон бусдад туслах үйлсийг тань ортодокс үзэл бодол улам баттай хүчтэй болгож байгааг та олж мэдэх болно. Гэхдээ ортодокс үзэл бодол нь бидний үйлдэл ба сэтгэл хөдлөлийг эргэлзээтэй байдалд ч оруулж болох юм. Жишээ нь амийн хичээгч харамч хүн байлаа гэж бодъё. Ядуусын зовлон зүдгүүрийг юм чинээч боддгүй нэгэн байж. Тэгвэл ийм хүний үзэл бодол нь Библийн дагуу болж ирвэл өөрийн үйлс ба сэтгэл мэдрэмжээ эргэж нэг харах болно. Ийм маягаар ортодокс бүрэлдэснээр бидний үйлс ба сэтгэл мэдрэмжийг нэг бол гүн гүнзгий баттай болгож, нэг бол эргэлзэхэд хүргэж ортопрактик ба ортофапост нөлөөлдөг байна. Бид теологийн зорилгоодын уялдаа холбооны талаар ярилцаж байгаа билээ. Тэгвэл ортопрактик нь ортодокс ба ортофапост хэрхэн тусалдаг вэ? Бидний үйлдэл, үзэл бодол ба сэтгэл мэдрэмжинд маань хэрхэн нөлөөлдөг вэ? Нэг талаас бидний үйлдэл, нэг бол бидний итгэл үнэмшлийн үннийг батлаж, нэг бол тэдгээрийг эргэлзээнд оруулдаг. Жишээ нь теологийг нэлээд улс сүртэй судалж байгаа хүнээс та гуйж залбирах ямар хэрэгтэй юм бэ гэж асуулаа гэж бодъё. Хэрв тэр хүн гуйлтын талаар нэг их туршлагагүй бол ертөнцийн эзэн тэгж тушаасан учраас бид залбирдаг юмаа гэсэн өнгөцгөн хариулт өгнө. Библи үнэхээр биднийг гуйж залбирахад уриалдаг. Гэхдээ амьдралд нь гуйлт залбирал тун чухал байр суурь эзэлдэг хүмүүсээс би ийм хариу хизээч сонсож байгаагүй лээ. Гуйлт залбирлын олон жилийн дадлаг туршлага нь залбирах олон шалтгааныг олж харах боломж өгдөг байна. Үнэхээр ертөнцийн эзэн хүссэн учраас гуйхан зүйтэй. Гэвч залбирлын туршлага бага байх нь гуйх олон үндэслэлийг олж харахад маань саад болдог. Нөгөө талаас бидний үйлдэл бидний ортодоксыг баттай болгож чадах юм. Хэрв итгэгч хүн олонтой гуйж залбирах аваас
Бичээс өгөгдсөн гуйх шалтгаан шалтгааныг илүүтэй ойлгож эхэлнэ. ертөнцийн эзэн гуйлгах эрхтэй учраас бид гуйдаг юм. Тэр бидэнд хэрэгтэй учраас бид гуйдаг. Яаковын оронч хэлснээр зөв хүний залбирал ихийг гүйцэлдүүлж чаддаг учраас бид гуйдаг. Зөв зүйтэй практик хангалтгүй байгаагаас болж бидний теологийн итгэл үнэмшил суларч харин ариун амьдралын туршлага нь бидний итгэл үнэмшлийг засаж залруулж баттай болгодог байв. Тэрчлэн бидний үйлдэл нь сэтгэл мэдрэмжинд маань нөлөөлдөг. Та бидний хийж байгаа зүйл мэдрэмжийг маань нэг бол баттай ноттой болгож, нэг бол эргэлзээнд оруулдаг. Жишээ нь гэм хийчихсэн бол итгэгч хүн сэтгэл зовж буруутайгаа мэдэрнэ. Харин зөв зүйтэй үйлдэл хийсэн бол ертөнцийн эзний урамшуулал ивэлээс баяр хөөргийг мэдэрдэг. Тэгэхээр бидний үзэл бодол, үйлс ба сэтгэл мэдрэмжид маань нөлөөлдөг бол бидний үйлдэл сэтгэл мэдрэмж ба итгэл үнэмшилд маань нөлөөлдөг бай. Одоо теологийн зорилгоодын харилцан уялдааны тухай асуудлын төгсгөлд сэтгэл мэдрэмж хэрхэн итгэл үнэмшил ба үйлдэлд нөлөөлдгийг авч үзье. Үүнийг дуулууд гэрчилдэг. Дууллын зохиогчийн бодол санаа үйлдэл нь түүний сэтгэл хөдлөлийн нөлөөнд ор байгаа нь илэрхий харагддаг. Өөрийгөө хаягдаж хоцорсон гэж бодох үедээ тэр юун төрөнд туулж байгаа зовлон зүдгүүр болон энэ зовлон шанал дунд ертөнцийн эзэнд итгэх итгэл нь ямар шүү байр суурь эзэлж байгаа тухай эргцүүлсэн байдаг. Дуулал 13-т Давид "Эзэн минь хэдий болтол юм бэ? Та намайг үрд малтах юм уу? Хэдий болтол та надаас нүрээ нуух юм бэ? Эзэн минь тунгаан бодож надад хариулаач" хэмээн дуу алдсан байдаг. Сэтгэл мэдрэмж үйлдэлд ч мөн нөлөөлдөг байна. Дууллыг зохиогч гуниг зовлонтой байхдаа зүгээр суусангүй. Тэрээр зовлон шаналлд автаж орь дуу тавьж байна. Дуулал 6-гийн 6-ад "Би ёолсоор эцэж ядарч байна. Шүн бүр би ороо нулимсанд хөвүүлж, дэвсгэрээч нулимсаараа нэвт норгодгоо" гэсэн байдаг. Харин баяр хөөрөөр дүүрэн байхдаа тэрээр үүнийгэ магтаал талархлын үгээр илэрхийлж байна. Дуулал 30-11-т "Та надад үе гашууг минь бүжиг болгосон. Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөргийг өмсгсөн" гэжээ. Эдгээр жишээ нь теологийн 3 зорилго болох ортодокс, ортопрактик, ортофафосын харилцан уялдаа холбоог харуулж байна. Бидний итгэл үнэмшил ямагт сэтгэл мэдрэмж ба үйлдэлд маань нөлөөлдөг бол бидний үйлдэл итгэл үнэмшил ба сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Харин бидний сэтгэл мэдрэмж, үйлдэл ба үзэл бодолд маань нөлөөлдөг байна. Тэгэхээр теологийн 3 зорилго харилцан холбоотой байдаг бай. Гэхдээ тэдгээрийн аль нэг нь бусдаасаа арай илүү чухал байдаг болов? Ортодокс, ортопрактик ба ортофафосын алинд нь илүү анхаарах ёстой байна. Олон итгэгчид үүнд тун тодорхой хариу өгдөг. Бид эхлээд зөв үзэл бодолтой болж, улмаар үзэл бодол нь бидний үйлдэлийг өөрчилж, дараа нь бидний үйлдэл сэтгэл хөдлөлийг маань өөрчилнө. Үүнийг л ертөнцийн эзэн хүсдэг хэмээн тэд итгэлтэй байдаг. Үүнийг зөв бод, зөв үйлд, тэгвэл өөрийгөө зөв зүйтэй байна гэж мэдрэх болно гэсэн байдлаар томьёолж болох юм. Ийм байр суурь нэлээд түгээмэл байдаг бай. Эргэлзээгүй энэ нь хууль ёсны хандлага. Энд ямар нэг алдаа мадаг алга. Гэхдээ бид үүнийг ямагт дагвал асуудал гарч ирэх л болно. Бодол эргцүүлэл нэн тэргүнд тавигдаж, улмаар бидний теолог бүхэлдээ ядмаг болох болно. Учир нь үйлдэлийн теолог болон сэтгэл мэдрэмжийн теологийг бид 2 дугаар зэрэгт тавих юм уу? Эсвэл бүр огт хэрэгсэхгүйд хүрх юм. Теологийг хүний биетэй жишиж үзвэл нэлээд дөхөмтэй байх болов. Хүний бие төв мэдрэлийн, хоол боловсруулах, амьсгалын, зүрх судасны гэх зэрэг хэд хэдэн амин чухал системээс тогтдгоо гэдгийг бид бүгд мэдэн шүү дээ. Тэдгээрийн алийг нь нэн чухал гэх юм бэ? Тэдгээрийн уялдаа холбоог ямар дарааллаар авч үзэх ёстой вэ? Эхлээд мэдрэлийн систем хоол боловсруулахад хэрхэн нөлөөлж байгааг авч үзэж болох юм. Гэтэл хоол боловсруулалт мөн л мэдрэлийн системд нөлөөлж байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл эдгээр системүүдийн хоорондын уялдаанд цорын ганц журам дараалал байх боломжгүй юм. Тэгэр бид теологийн 3 зорилгын аль нэгийг тэргүнд тавих боломжгүйг харлаа. Энэ цуврал хичээлээр бидний итгэл үнэмшил, үйлдэл болон сэтгэл хөдлөл нь олон янзын уялдаа холбоо бүхий систем юм а гэдгийг дахин давтах болно. Энэ нь шугамн бус харин олон шугамт, олон талт харилцааны систем бөгөөд энд тэргүүлэгч үгүй юм. Үнэхээр зөв үйлдэл хийгээд дараа нь зүйтэй зөв юм гэж мэдрэхийн тулд бид зөв бодож санах ёстой. Гэхдээ зарим үед зөв ойлгож, зөв мэдрэхийн тулд зөв үйлдэх ёстой. Мөн зөв бодож, зөв үйлдэхийн тулд зөв мэдрэх ёстой. Ариун сүнс өөрийн хүмүүсийг теологийн зорилго руу янз бүрийн арга замаар хөтөлдөг байна. Тэгэхээр яах вэ?
юунд илүү анхаарах вэ? Зөв бодол эргцүүлэлд үү? Зөв үйлдэлд үү? Зөв мэдрэмжд үү? Үүнд нэг л хариулт бай. Тодорхой нөхцөл байдал бүрт юу нь зайлшгүй вэ гэдгээс аль нэгт нь илүүтэй анхаарах ёстой юм. Бид хоёр тишээ ганхаж байгаа хөлөг онгоцны тавцан дээр явж байгаа юм шиг амьдарч байна. Тэнцвэрээ олохын тулд хөлөг онгоцны хөдөлгөөнөөс хамаарч аль нэг тал руу нь хазааж сургал хэрэгтэй. Хэрэг бид ингэхгүй юм бол хөлөг нэг тал руу ганхах үед тавцангаас шидэгдэж мэднэ. Теологийн асуудлуудыг судлахад байнгын ямар нэгэн тогтсон журам гэж байдаггүй. Теологийн зорилго төрхийн тулд өөрөөсөө ямар хэрэгцээ шаардлага байна? Бидэнд болон бидний эргэн тойронд байгаа хүмүүст хамгийн түрүүнд юу хэрэгтэй байна вэ хэмээн асуух хэрэгтэй. Тэгвэл бид тухайн үедээ тохирсон баримжааг тогтоож, теологийн бүхий л зорилго төрхийн тулд зүрх сэтгэлээрээ тэмүүлэх болно. Юун чухал болохыг тухайн цагт нь тогтоож чаддаггүй итгэгч хүний амьдралд олон таагүй зүйл тохиолдож болох юм. Ортодоксыг ямагт төрөнд тавьснаар бид дан ганц оюунлаг байдлыг шүтгч болж хувирна. Үйлдэлийг ямагт чухалчилснаар бид хууль баримтлагч болно. Сэтгэл мэдрэмжээ хит анхаарснаас бид хит хөөрөл давтаж болох юм. Амьдралын хөлөг онгоц ганхах үед тэнцвэрэн олж сурснаар бид энэхүү хит туйлшралд автахгүй байж чадна. Хүн бүр өөрөөсөө эдгээр хандлагаас аль нь миний теологт илүү байна? Оюун ухаан уу? Хуульчлал уу? Эсвэл сэтгэл хөдлөл үү? Аль эсвэл эдгээрийг хослуулж байна уу гэж асуух хэрэгтэй. Бидний анхааралд огтхонч өртөхгүй байгаа теологийн тэрхүү зорилгод хүрэхийн тулд бид чармаах ёстой билээ. За тэгэхээр бид теолог гэж юу болохыг тодорхойлж зорилгыг тогтоолоо. Одоо 3 дахь асуудал руугаа орж теологийн сэдвүүдийг авч үзье. Теолог судлахдаа бид юуг илүү сонирхдаг вэ? Ортодокс, ортопрактик, ортофафосын зорилго руу ямар зүйлээр дамжин очих вэ? Хэн нэгнийг теологтой танилцуулах нь түүнийг орчлон ертөнцтэй танилцуулахтай адил хэрэг юм. Энэ нь өргөн цар хүрээлээрээ зүрх алдахад хүргэдэг. Тийм болохоор бид хичээлээрээ теологийн зарим нэг сэдвийг л хөндөх болно. Гэхдээ эхлээд ямар хувилбарууд байдаг? Ямар байдлаар бид сонголтоо хийх вэ гэдэг хоёр асуултанд хариу өгөх хэрэгтэй юм. Ерөнхий теологийг судлахаар зэрэг шулуутсан хүн ямар шуухан талбарт судалгаа хийх вэ? Дөнгөж эхлэж байгаа хүнд энэ талбар цар хүрээлээрээ гайхуулдаг. Теолог олон асуудал сэдвийг хамардаг гэдгийг бүгд мэднэ. Христ итгэлийн түүхийн 2000 жилийн хугацаанд теолог сонирхож байсан хүмүүсийн анхаарлыг олон асуудал татаж байсан юм. Сүмүүдэд эдгээр асуудал янз бүр байж болох боловч теологийн үндсэн категориудыг тогтоож болох ерөнхий асуудлууд байдаг. Теолог нь илгээлтийн үйлчлэл, сайн мэдээ тараах, Христ итгэлийн үннийг гэрчлэх буюу апологетик, хүнд итгэл магтаал, нэгүслийн үйлчлэл, зөвлөгөө өгөх, гомилетик буюу багшлах чадвар гэх зэрэг нэлээд практик сэдвүүдийг гол дуу авч үздэг билээ. Тэрчлэн сотиролог буюу авралын тухай номлол, экклесиолог буюу сүмийн тухай номлол, антрополог буюу хүний тухай номлол, пневматолог буюу ариун сүнсний тухай номлол, христолог буюу ертөнцийн эзний тухай номлол, эсхатолог буюу сүүлчийн өдрүүдийн тухай номлол, Библийн теолог буюу Библи дэх золилтын түүхийн теолог, системтэд теолог буюу сэдвчилсэн Библийн сургаалын логик тайлбар, түүхэн теолог буюу сүмийн түүхэн дэх номлолуудын хөгжлийн судалгаа болон герменевтик буюу бичээсийн тайлбар гэх зэрэг илүү онлын талын авраг том цогцыг багтаасан байдаг. Уламжлалт академик теолог нь эдгээр асуудлуудыг ортодоксын байр сууриас голдуу авч үздэг. Өөрөөр хэлбэл энэ бүгдийг хэрхэн зөв ойлгох вэ гэдгийг авч үздэг байна. Семинарын хичээлийн нийтлэг хандлага нь зайлшгүй чухал асуудлыг мэдэж авах, тэдгээрийг зөв ойлгоход чиглэнэ. Зарим нэг семинарын дамжаа нь практик дадлыг ч мөн олгоно. Хүнд итгэл, сайн мэдээ, гомилетик, эсвэл зөвлөгөө өгөх тухай хичээлүүд ортопрактикт зориулагдсан байдаг. Харин харамсалтай нь семинарын хичээлүүд тэрч байтугай гомилетикийн курсүүд ортофафост зохих ёсоор анхаардаггүй. Гэхдээ бид энэ хичээлээрээ теологийн 3 зорилгод хүрэхийг эрмэлзэх нь туйлын зөв хандлага гэж үзсэн байгаа. Өөрөөр хэлбэл теолог судлаж байгаа хүний өмнө асар том үүрэг байна гэсэн үг. Теологийн асуудал бүр олон талт үйл ажиллагааг шаардаж байдаг байна. Асар олон сэдв ба хувилбар байгаа нь зайлшгүй сонголт хийхэд хүргэнэ. Теолог судлаж эхлэхэд дэндүү олон, тэгээд бас хүнд сэдвүүдээс болж сүрдэн алмайрахад хүрх аюул нүүрлэж байдаг. Теологийн судалгааны талбар дэндүү том болохоор олон хүн
нэр гарчиг төдийхөн танилцаад цааш явахыг хүсдэггүй. Үүнээс болж тэд зөвхөн ортодоксыг анхаарахаас өөр аргагүй болдог байна. Энэхүү цоврал хичээлээрээ бид сэдвийн тоог хязгаарласнаар дээрх аюулаас зайлсхийх болно. Бид пастрын үйлчлэлд илүүтэй чухал асуудлыг авч үзэх юм. Өөрөөр хэлбэл сүмийн үйлчлэгчдэд тун хэрэгтэй байдаг итгэл үнэмшил, үйлдэл ба сэтгэл мэдрэмжийн талуудыг авч үзнэ гэсэн үг. Бид нэвтрхий төлийн хэмжээнд хүрэх гэж хичээхгүй. Харин үйлчлэлд гарах гэж байгаа хүн теологийн үүднээс үзвэл юуг мэдж, үйлдэж, мэдэрч байх ёстой. Теологийг хэрхэн судлах вэ гэсэн асуултын хариуг олж авах болно. Эдгээр асуултын хариуг нээж олох шаардлагагүй юм. Хэд хэдэн чухал чигийг сүм хэдийнэ тодорхойлцоод байгаа билээ. Теологийн боловсрол зуунаар дамжин хөгжиж, янз бүрийн урсгал чиглэлийн дунд удирдагчдын боловсролд чухам ямар сэдвүүдийг оруулах тухайд нэгдсэн нэг санаа тогтсон байна. Үүний дүнд ердийн сургалтын хөтөлбөр дараах маягтай болжээ. Хөтөлбөр нь Библийн, түүх номлолын, практик гэсэн үндсэн 3 хэсэгтэй. Удирдагчдад зориулсан теологийн бэлтгэлийн энэхүү 3 чиглэлд сүмийг ариун сүнс хөтөлсөн байна. Тэгэр одоо бүгдээрээ эдгээр чиглэлүүдийг наривчлан авч үзье. Библийн хэсэг нь голдуу, хуучин ба шинэ гэрээг судалдаг. Сургалтын хөтөлбөр нь бичээсийн агуулга ба Библийг нарийн тайлбарлах дадлагад анхаарсан байдаг. Түүх номлолын хэсэг нь голдуу сүмийн түүх ба системт теологоос бүрддэг. Сүмийн түүх нь энэ дэлхийг янз бүрийн цаг хугацаанд сөрж зогсож байсан сүмийн теологийг ертөнцийн эзэн хэрхэн бий болгосныг анхаарч үздэг. Системт теолог нь Библийн сургаалыг сүм хэрхэн логик системд оруулсныг өгүүлдэг байна. Практик хэсэг нь суралцагчдын анхаарлыг тэдний өөрсдийнх нь сүнслэг өсөлт болон номлол, сайн мэдээ зэрэг үйлчлэлийн дадалд өсгөхт нь хандуулдаг байна. Энэ бүтэц үр ашигтай гэдгийг бид цоврал хичээлээрээ үзнэ. Бид өөрсдийн чиг хандлагыг гаргах гэж оролдолгүйгээр харин сүмд ариун сүнсний аль хэдийнэ зааж өгсныг сурч авахыг хичээх болно. Бид өөрсдийн хичээлээр мөн л 3 үндсэн сэдвийг хүндэх. Библийн хэсэгт нь экзегетик буюу тайлбар хэмээх сэдэв байх юм. Түүх номлолын хэсэгт нь хамтын нийгэмлэгдэх харилцан үйлчлэл. Практик хэсэгт нь Христч амьдрал хэмээх сэдвийг авч үзнэ. Теологийг судлахдаа бид энэ сэдэв бүрийг тус тусад нь авч үзэхээс гадна тэдгээрийг харилцан уялдаа холбоонд нь авч үзнэ. Хэт туйлшрлаас болгоомжилж сэдэв бүр үзэл санааны, практик болон сэтгэл мэдрэмжийн талтай гэдгийг ямагт санаж байвал зохино. Хуучин ба шинэ гэрээг тайлбарлахдаа бид онол, практик, мэдрэмжийн аль алинд нь анхаарал хандуулж сурах хэрэгтэй юм. Сүмийн хамтын нийгэмлэгийн дотоод харилцаа холбоог судлахдаа бид мөн л онол, практик, мэдрэмжийн аль аль нь чухал болохыг мартаж болохгүй. Христч амьдралыг судлахдаа бид ортодокст анхаарал зогсохгүй. Ортопрактик, ортоапостч мөн анхаарал хандуулах ёстой. Теологийн оршил энэхүү курст экзегетик, хамтын нийгэмлэгдэх харилцаа холбоо, Христч амьдрал хэмээх сэдвүүд чухал байх болно. Энэхүү хичээлээр бид теолог гэж юу вэ хэмээх үндсэн асуултыг авч үзлээ. Теологийн тодорхойлолт, зорилго, хэлэлцэх асуудлууд хэмээх 3 талыг хөндсөн. Энэ хичээлээр үздсэн зүйлсээ бид дахин эргэн харах болно. Тогтсон 3 чиг хандлагыг марталгүйгээр бид теологийн хичээл, Христ ба түүний сүмд үйлчлэх үйлчлэлд илүү сайн бэлтгэлтэй байж чадах юм аа. 3 дахь мянган теолог гэж юу вэ? 1-р хичээл төгсөв. Игэл телевизийн дуучлалын студид 2008 он